Сайн уу? Йогийн багш Төвшин Заяа байна. Shopify гэмээс зохион байгуулж буй та бүгдийг өөрчлөлтөд хүргэх 10 өдрийн чаленжаар уулзж байгаадаа баяртай байна. За өнөөдрийн эхний хичээл маань йогийн анхан шатны хичээл байгаа. Та бүгд өөрсдөө эвтэйхэн гэрийнхаа зайтай талбайг олоод гудас йогийн гудас аль эсвэл өөрсдөндөө тухтай байхаар хевс шал аль нь ч болно. Өөрсдөндөө бэлдээд хичээлдээ орсон. Челленжийн эхний өдрийн миний заах хичээл бол йогийн анхан шатны амьсгалын дасгалууд, үргэлжлүүлээд бас даал мөрний дасгал буюу суугаа ажил хийгдэг хүмүүст маань зориулагдсан цээж даал хэсгийг маань суллах сонголтын дасгалуудыг та бүгдтэй орхолно. За эхлээд бүгдээрээ амьсгалын дасгал хий. Өөрсдөндөө эвтэйхэн цэг суугаад, хажуугаас харахад нуруунд цэг, хоёр гарыг өвдгөн дээрээ дээш нь харуулад, тэгээд тохоо болон мөр хэсгээс суллаад хүзүүн дээрээ сунсан мэдрэмжтэйгээр эхлээд цэг сун. Түүнийхээ дараа хамраараа амьсгал аваад хевлээ рүүгээ сайхан дүүргэж гүнзгий амьсгалаад буцаагаад хевлийнээс амьсгалаа гаргаад хамгийн ихний амьсгалын дасгалыг хамтдаа хийж үзье. Бүгдээрээ зэрэг би 3 тоолоход та хэд маань хамраараа амьсгалаа аваад зөвхөн гиз рүү буюу хевлийгээ дүүргэж амьсгал авна. Буцаагаад 3 тоолоход хевлийнээс амьсгалаа гаргаа. Ерөөсөө цээжийг өргөж амьсгал авахгүйгээр зөвхөн гизээрээ амьсгалахыг туршаад үзье. Амьсгалж эхлэе. Нэг гараа хевлий дээрээ тавиад хамраараа амьсгал авлаа. 1 2 3 амьсгалаа гаргалаа. 3 2 1 ерөөсөө цээжийг өргөхгүй. Дахиад гизээр амьсгалаа 3 удаа. 1 2 3 амьсгалаа аваад буцаагаад гаргалаа. 3 2 1 дахин нэг удаа тавтаад үзье. Амьсгал авлаа. 1 2 3 амьсгалаа гаргалаа. 3 2 1. Яг энэ амьсгалын дасгал нь болохоор йогийн бүх позн дээр буюу бүх дасгал дээр яг энэ шиг хевлий рүүгээ амьсгалаад хевлийнээсээ амьсгалаа гаргах хэрэгтэй байгаа. Ихэвчлэн хүмүүс маань цээж рүүгээ аваад гидсээ татаад амьсгалаа аваад байдаг. Тэр нь буруу байгаа шүү. Тэгэхээр яг саяны амьсгалын дасгалыг бүх йогийн позн дээр амьсгалж сурах хэрэгтэй байгаа. Тэгэхээр бүгдээрээ амьсгалаараа гихт олонд яг гидс рүүгээ саяных шиг амьсгална. Тэгээд бие халаалт, жижигхэн бие халаалтаараа хичээл рүүгээ орцгоё. Цэг суусан байгаа хിവэрээ амьсгалаа ав. Амьсгалаа авахдаа эхлээд бүгдээрээ баруун тал руугаа толгоогоо зөөлөн эргүүлээд баруун мөрнөөс амьсгалаа аваад тойруулж ирээд зүүн мөрөн дээр амьсгалаа гаргана. Энэ үед яг ижилхэн хевлий рүү амьсгал ав. Дахиад баруун талынхаа мөрнөөс амьсгал аваад тойруулж ирээд зүүн талын мөрөн дээр амьсгалаа гаргана. Эндээсээ буцаад эсрэг тийш нь. Толгоогоо тойруулах явцдаа ерөөсөө мөрийг дээш нь өргөхгүйгээр хүзүүн дээр өшөө сонсон мэдрэмжтэйгээр дахиад зүүнээс амьсгалаа аваад тойруулж ирээд баруун мөр дээрээ амьсгалаа гаргалаа. Эндээсээ эрүүгээ цээжиндээ нааж үлдээлээ. 2 гарыг дээш нь сунгаж ирээд толгооны ард хэсэг буюу дагцсан дээрээ тавиад хуруу хэсгүүдийг дундуур нь салаавчтай дагцсан дээр барьж өгнө. Эндээсээ тохоогоо доош нь суллаад хевлийн хэсгийг өөрлөгөө татаад арагш нь сууж өгөөд толгоогоо өшөө сайн доош нь дарна. Энэ хэсэг маань болохоор шилэн үзүүний ардталд алны гол яг нурууг маань дагсан бүх булчингийн маань маш сайн суллаж өгдөг байгаа. Ялангуяа суугаа ажил хийдэг хүмүүсийн хамгийн хурдан хүрдэг хэсэг болохоор энэ сонголтын дасгалыг яг саяны амьсгалаар нийтдээ 5 амьсгал барьж гин. Бүгдээрээ зэрэг хийгээд үзье. Хевлийгээ өөрлөгөө татаад тохоогоо доош нь суллаад нуруугаараа маш сайн бөхтий. Эрүүгээ ерөөсөө цээжнээс салгахгүйгээр 5 удаа амьсгалаа авч гаргая. Амьсгал аваад хевлийгээ дүүрэглээ. Амьсгалаа гаргалаа, хевлий хоосроод өшөө сайн эрүүгээ цээжиндээ наагаад гараараа толгой дээрээ дарж өгнө. Хоёр дахь нь амьсгал авлаа. Буцаагаад гаргалаа. Дахиад амьсгал авлаа. Амьсгалаа гаргалаа. Дахиад нэг удаа амьсгалаа авлаа. Буцаагаад амьсгалаа гаргалаа. Буцаагаад зөөлөн дээшээ толгоогоо ирсэн замаар нь удаанаар авчираад 2 гараа доош нь булгалаа. Эндээсээ гарынхаа алгыг өвдгөн дээрээ тавьж байгаа. Цээж урагш нь хоош нь халаа. Амьсгалаа авахдаа цээж нуруу хэсгээр хотоогоод эрүүгээ эхлээ сайн дээш нь өгч. Буцаагаад амьсгалаа гаргахдаа хоошоо хөлийнхөө өвдгнөөс татаад нуруугаараа бүгдийг 2 далыг 2 тийш нь сунгаж байгаа юм шиг өшөө сайн тэлж өгнө. Дахиад амьсгалаа аваад эрүүгээ дээш нь энэ үед хөөсний нүхнээс бүр эрүү хүртлээ сайн сунж өгнө.
Амьсгалаа гаргалаа, хоошоо шилжээд. За амьсгал аваад гаргах болгонд дандаа хамраараа аваад хамраараа гаргах шүү. Гидснээсээ эхлэл дээр заасантай яг ижилхэн. За 3 дахь тавтамж амьсгал аваад эрүүнээс дээшээ сунаад амьсгалаа гаргалаа, хоошоогоо шилжээд. За энэ дээр хэсэг барьлаа. За энэ болохоор далны хэсгийг бүр ингээ хоёр тишэнд хилээд нуруугаараа бүхтэж байгаа юм шиг өөр нь далаа сунгаж өгөр. За энэ дарнаасаа буцаад хэвэн байдалд орлоо. За эндээс бүгдээрээ тайбалтаа буюу ширээ поз руугаа өргөжлүүлж ороод даалан мөрний дасгал руу орно. За энэ байрлал дээр болохоор ихэвчлэн йогийн дасгал дээр бие халаах үед хэрэглэгддэг. Гарын алга яг мөрний доор, хөлийн өвдөг маань яг ташааны доор байрлаад яг ширээ шиг поз авна. За тэгээ өвдгийг нийлүүлэх өвдөг яг ташааны харалтаа. За энэ дээр яг суусантайгаа ижилхэн нуруугаараа хотоос нь хасгал. За амьсгалаа авахдаа нуруугаараа хотоогоод эрүүгээ маш сайн дээшлүүлнэ. За энэ өвшөө сайн дээшээ сунаад хоёр мөрийг бүр хоошоо чихнээс холдуулж амьсгалаа гаргахдаа хөвлийгээ өөрлөгөө татаад за яг сониож байгаа муу шиг өөрийгөө төсөөлөд нуруугаараа маш сайн бүхтэж өг. За дахиад амьсгал авлаа. Ер нь бол энэ асуултуудыг дандаа 3 тавтамжтайгаар бие халаагаад хийгээд. Буцаагаад амьсгалаа гаргалаа, нуруугаараа бүхтэж ирээд хөөсний нүхээ маш сайн нуруу руугаа татаж өг. Энэ үед эрүүгээ цээж өг. За дахиад амьсгал авлаа. Эрүү дэшегээ амьсгалаа гаргаад буцаагаад өөрлөгөө сайн хэвлээ татна. За энэ дээр хэсэг бас барьж өгнө. Амьсгалаа сайхан гаргаад за эндээсээ энгийн байдал буюу тайвал там ширээ рүүгээ орж ирнэ. За одоо болохоор дал халаах тасгалаа. Баруун гарыг дээш нь өргөж жагаад за энэ үед болохоор ташаагаа дагаж эргүүлэхгүйгээр боолж өгвөл баруун мөрөө сайн хоошлуулж өгнө. За тэгээд амьсгалаа энэ үед авна. Гаргахдаа тулсан гарныхаа дотор талаар нь гарыг сайн оруулаад бүр цааш. Дахиад амьсгалаа авахдаа цээжээ нээгээд хоёр мөрийг нэг шугамд оруулна. Амьсгалаа гаргахдаа за гарыг өшөө сайн доогуур нь оруулаад далыг бүр ингээ газар руугаа сайн тавьж өгнө. За 3 дахь давтамж. За яг эхнийхээ амьсгалтайгаа хослуулж хий шүү. Амьсгалаа аваад цээжийг нээн амьсгалаа гаргалаа, хөвлийнээс эхлээд мушиграад гарыг бүр сайн цааш нь оруулж өгнө. За одоо энэ байрлалдаа үлдээд хэсэг амьсгална. За энэд болохоор далаа бүр сайн газар руугаа тавиад за зүүн гарыг таз руу дээшээ өргөснийхээ ардуур, нурууныхаа ардуур гараа оруулж ирээд буйны дотор талд байршуулна. За энэ дээр болохоор 5 амьсгал барина. Амьсгалаа өөртөө эвтэхнэр гаргаад за яг энэ дасгал нь болохоор хамгийн сайн даал хэсгийг суллах сонголтын дасгал байна. За 5-аас 8 амьсгал эндээ байна. За эндээсээ үргэлжлүүлээд буцаагаад эрсэн замаараа гараад нүүрний урд тулж ирээд дэшээ өндөгөөд за яг саяны дасгалыг эсрэг талаасаа явна. За нөгөө тал дээр за саяны дасгалыг хийх явцад ташаагаа ерөөсөө хоёр тийш ингээд суллахгүйгээр ташаа яг байрандаа зөвхөн бэлхүүснээс ахуулаад цээж талны хэсэг л мушгих хэрэгтэй байгаа шүү. За 100 гарыг өргөөд амьсгал авлаа. Гаргахдаа эсрэг талын гарны доогуур оруулаад далаа бүр газар руу мушгив. За амьсгалаа аваад гар дэшегээ амьсгал гаргалаа. Бүр сайн далыг газар руу. За 3 дахь давтамж. Уртаар айлгах амьсгалаа авна гар дэшээ. Амьсгалаа гаргаж ирээд за далыг бүр сайн газар руу тавьж. За 3 дахь давтамжин дээр эндээ үлдээд хэсэг амьсгална. За энэ үед ташаагаа ихэвчлэн хүмүүс манд алийлж ташаа маань яг байранда. За тэгээ баруун гар тааз руу өргөж ирээд нурууныхаа ардуур оруулаад боломжтой бол гуйны дотор талаас барина. Гуйндаа хүрэхгүй бол ардаа байгаа чигээр нь үлдээчих болно гэсэн. За энэ үед амьсгалаа 5 удаа. Эсвэл 8 удаа өөртөө тухтаагаар амьсгална. За амьсгалж дуусныхаа дараа гараа буцаа дээш нь сунглаа. Нүүрний урд гар толж өнгөж босч ирээд дахиад ширээ поос. За одоо энэ байрлалаасаа багаар хоошоо. За эхлээд хоёр гарыг урагшин сунгаж агаад эрүүгээ доош шахна. За энэ үед болохоор цээжний хэсэг, даалны хэсэг сунгалт. Болоод сунж эхэлж байгаа гэсэн. За амьсгалаа гарахдаа багаар эрүүгээ доош суллаад ингээ үлдээ. За хоошоогоо ингэж бүр суухгүйгээр яг өвдөгний харалтаа ташаагаа байрлуулж агаад цээж хэсгийг газар руугаа тавиад ингээ бай. За энэ дээр мөн адил 5-аас 8 амьсгал бариад ингээ үлдээ. За өөртөө тухтаагаар хөвлөр үгээ сайн амьсгална. Амьсгалаа гаргах болгондоо бие сайн
дасгаллаар. За эндээ ингээд 5-аас 8 амьсгал бариад буцаад зөөлхөн дэшегээ өндийж босч ирээд гарын алга газарлаа. За одоо эндээсээ хөлгийн хураануудыг хоошоо тулаад өсгий газар руу хүргээд за эндээсээ болохоор 2 өвдгөө эхлээд нэг нэгээр нь нуглаад шагаа, өвдөг, ташаа хэсгүүдийг халааж өгнө. За энэ дээр хэсэг барьлаа. Баруун өвдөг, зүүн өвдөг. Баруун, зүүн. За эндээсээ 2 хөлийнхаа өсгийг зөөлөн газар руугаа тавиад өвдгөө нуглаад хэсэг эндээ барьлаа. За энэ маань болохоор нуруугийн маань хамгийн сайн амрааж өгдөг йогийн дасгал байна. За эндээ хэсэг амьсгалаад барья. Өсгийгөө сайн газар руугаа дараад гарнаасаа сайн хоошин түлхээрэй. За энэ дээр болохоор яг энэ олон ясны уулзал буюу ахар сүүлнээс шилэн хүзүү хүртлээр бүр ингэ нуруугаа сулна гэсэн. Хөлөө тэгшгэн байгаад нуруугаа бүгдийлэхгүйгээр эсрэгээрээ хөлөө нугалж агаад нуруугаа шулуун болгож хийх юм бол таны нуруунд эсрэг тал руу сунсан мэдрэмж төрөөд чангарсан булчингуудыг чи хэвийн байдалд нь оруулж нурууг нь амрааж өгдөг байгаа шүү. За энэ дээрээ дахиад 5-аас 8 амьсгал байрлаа. Буцаагаад урагшаага зөөлхөн алхаад заажмаар урагшилж ирээд 2 гарынхаа дунд руу алхаж ирээд зөөлөн боллоо. За одоо эндээсээ даал мөрний сүүлийн сунгах тасгал. За зөөлхөн хоошоогоо сууж өг. Хоошоогоо суугаад 2 гарыг тааз руу дэшээ. За энэ болохоор йогийн сандал поз. Энд дээр нуруугаараа хотоохгүй хөвлөгийн өөрлөгөө сайндтай энэ 2 өвдгийг хоош нь өсгий рүүгээ шилжүүлээд 2 гарыг чихний харалтаа дээш нүргэн. Нуруугаараа хотоож ерөөсөө суухгүй гэсэн хөвлөгээ татаад доошоо сууна. За эндээсээ 2 гарыг цээжнийхаа урд хавсраад баруун гарыг зүүн өвдгөн дээр авчираад за тэгээд цээжийг хажуу тийшээ сууна. За тэгээд энэ үед болохоор баруун талын өвдөг ингэж урагшаа гарахгүй 2 өвдөг яг нэг шугамд за тэгээд гарын алга туулаад дахиад дэшээд энэ нь болохоор түрүүний ширээ байрлал дээр хийсэн даал маш гисэнтэй яг ижилхэн басаа тасгал гэсэн. За энэ дээрээ 5 амьсгал 5 4 2 за буцаад биеийнхаа төвдөрлөө. За эндээсээ эсрэг тийшээ шилжин. За хэрвээ гуйн чилжээвэл дээшээгээ босч төр амс хийгээд эсрэг талдаа давтаад хийгэр. За эсрэг талдаа явахдаа ташаагаа ерөөсөө ингэж далилахгүй 2 ташаа маань байранда гараа сайн түлхэлзүүлээд баруун талын даал мөрийг сайн ингээ хоош нээж өг. Боломжтой бол 2 мөрнийг шугамд за тэгээ харцыг тааз руу тийшээ. За өөртөө тавтаагаараа амьсгалаад дахиад 3-аас 5 амьсгал барина. За амьсгалаа аваад за биеийнхаа төвтөрл. За эндээсээ зөөлөн тийш өндөгөөд хөл гараа суултаад болно гэсэн. За өнөөдрийн хийсэн анхан шатны йогийн даал мөрнийг сунгах, за өвчин болон хуянг арилгах тасгалуудын хамгийн ихний элементүүд орсон байгаа. Хамтдаа дагаад хийсэн гэдэгт итгэлтэй байна. Маш их баярлалаа. За саяныхны хичээл таалагдсан гэдэгт итгэлтэй байна. За даал мөр сунгах тасгалууд маань ихэвчлэн бүх төр засах. За бас даал мөр хуян хэсгээр маш их хөвшиж өвчин болдог хүмүүс хамгийн хэрэгтэй сонголтын тасгалууд сая орсон байгаа. Амьсгал болгон дээрээ өөрсдийнхөө хэвлийг маш сайн мэдрээд за тэгээ амьсгалаа гарах болгондоо биеэ маш сайн суллаад саяны тасгал бүрээ тогтмол өдөр бүр эсвэл 7 хоногт 3-аас 4 удаа заавал хийгээрэй гэж хэлмээр байна. За дараагийн хичээлүүдээр фитнес болон кроссфит тасгалууд та бүхэнд хүрэх болно. Shopee баяр нэмэр.